Вакцин хийлгэсний дараа халуурах, вакцин хийлгэсэн газарт хүндүр оргих гэх мэтчлэн сөрөг нөлөө илэрдэгч ноцтой хэмжээнд хүрсэн тохиолдол бага байдаг. Вакцин хийлгэснээр өөрийгөө болон бусад хүмүүсийг мөн хамгаалах боломжтой болохоос гадна хүн амын олонх нь вакцинд хамрагдсан үед халуурт өвчний тархалт мэдээж хязгаарлагдах юм. Мөн вакцин хийлгэх боломжгүй нь ялах хүүхэд дархлаа муутай хүмүүсийг хамгаалах юм. Өндөр настай хүмүүст бактериар үүсгэгддэг уушигны өрөвслийн эсрэг вакцин хийлгэх шаардлагатай байдаг бол жирэмсэн эхчүүд жирэмсний 7 сартай болох үедээ хөл ханаадаас сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатай байдаг аж. Америкийн нэгдсэн улсад 1994 оноос хойш вакцины аж тусаар 732 мянган бага насны хүүхдийг ноцтой халдварт өвчин тусч амь насаа алдах хүртэл эрсдлээс сэргийлж чадсан гэдэг тоо баримт бий. Мөн тус улсын эрүүл мэндийн даатгалын санд учирч болох байсан 295 тэрбум Америк долларын зардлыг хэмнэсэн байна. Вакцины талаарх зарим шүүмжлэлт вакцин нь өвчний эсрэг үр нөлөөгүй гэдэг бол зарим нь вакцины аюулгүй байдлын судалгааг хангалтгүй хэмээн үздэг. Түүнчлэн зарим шашны урсгал вакцин хэрэглэхийг зөвшөөрдөггүй бол зарим улс төрийн бүлэглэлүүд заавал хийлгэх вакциныг хувь хүний эрх чөлөөний асуудлаар үндэслэн эсэргүүцдэг. Монгол улсад 2015 онд л гэхэд заавал хийх дархлаажуулалтын үндэсний тавлалын дагуу 7-15 настай хүүхдэд хийх сахуу татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулж, заавал хийх дархлаажуулалтын үндэсний тавлалаас хоцорсон хүүхдийг мөн нүхэн дархлаажуулах зэрэг ажлыг зохион байгуулжээ. Уг дархлаажуулалтын өдрүүдээр сахуу татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай 33188 хүүхэд хамрагдахаас 28732 хүүхэд хамрагдаж 86.5%-тай 15 настай 22230 хүүхэд вакцинд хамрагдахаас 17992 хүүхэд хамрагдаж 80.9% хамралттай явагдсан байна. Мөн улирлын томоогийн эсрэг вакцинжуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байсан юм. Томоогийн эсрэг вакциныг 6 сартаагаас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид хариулж болдог аж. Иргэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах бол халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандаж болох бөгөөд ямар үед ямар вакцинд хамрагдах тухай мэдээлэлтэй байж иргэн тойрны болон гэр бүлийн хүмүүсээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж вакцинжуулалтад хамруулах нь чухал юм.